Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон засгийн газрын үн цас гаргах эрх олох тухай, үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2025 оны 11-р сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо 2025 оны 11 сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль Монгол Улсын их хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлд заасны дагуу явууллаа. Байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42-ийн 2-ийн 3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг өөрчлөн найруулж 5 толгойн бүлэг орцтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гарах арга хэмжээг авч Улсын их хурл тайлагнах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олох дэмжсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хууль тогтоолын төслүүд болон төсвийн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн. Улсын их хурлын эрхэм гишүүд, Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсвийн байнгын орооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.